Монгол Улсын ардын багш төрийн шагналт тэшин жилийн ухааны доктор профессор Шарвин Чоймагийн бүтээлийн чуулган 5 бот номын нээлт боллоо. Эрдэм номын ачид багштан Монгол Улсын ардын багш төрийн шагналт тэшин жилийн ухааны доктор профессор Шарвин Чойма их хэл үндэсний бичиг соёл монголчуудын судар номын өв уламжлалт мэдлэг ухааныг судлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд бие сэтгэлээ чилээсэн эрхэм хүмүүн билээ. Ардын багш төрийн шагналт Шарвин Чойма гэсний арга барилаар үндэсний бичиг соёлыг танин мэдэж түнд суралцсан хүмүүс цөөнгүй байдаг. Түүний гэр бүл шавь нарын тэргүүтэй хүмүүс Шарвин Чойма гэсний бүтээлийн чуулган 5 бот номыг эмхтэн хэвлүүлж өнөөдөр Монгол Улсын их сургуулийн эрдмийн танхимд нээлээ. Шарвин Чойма гэсний амьдрал үйл хэрэг бүхэлдээ үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэхэд төвлөрч байсан юм. Ийм түүнээс эрдмийн хувь хүртсэн хүн олон байдаг. Их багшны бүтээн төрүүлсэн бүхнийг хураан эмхт гэж гаргавал хэдэн 10 бот нь болохын учир энэ удаа дангаараа бичсэн судалгаа, сурчлагын ном зохиолыг 5 ботоор эмхтгэн төлөвлөсөн байна. Харин хамтын бүтээл, сурах бичиг, гарын авлага, хөрвүүлэг, сонин сэтгүүл төгсөн ярилцлага, уг их нь хараахан олдоогүй эрдэм шинжилгээний хурлын илтгэл зэрэг нь уг эмхтгэлд ороогүй байна. Уг номд монголчуудын уламжлалт мэдлэг сургууль хүмүүжүүлэх арга ухааны дээж сэл шинжилэл, монгол судлал, их бичиг, суралц судлалын чиглэлээр судалгааны бүтээлүүдийг багтаасан байна. Тус бүтээлийн чуулганы хичээгнгүйлэн цэгцэлж эмхтгсэн багшны гарын шавь нар болон хэвлэн түгэх боломжийг бүрдүүлсэн Шарвин Чойма санд талархаж байгаагаа ерөнхий редактор Магсаржуугийн баяр сайхан илэрхийллээ. Багшийн номын өглөг улам хойчид түгэх болтугай. За өнөөдөр их сайхан үйл явдал болж байна. Маш гоё одоо энэ харахад одоо багш шавь нар нь одоо ирчихсэнгүй их гоё үйл явдал миний хувьд болж байна. За тэгээд энэ одоо ном энтрийн хийсэн одоо номын зохиол бүх юмсуудын манай энэ хани хүүл одоо харсал дүү Заяабаатар болон багш нар нь шавь нар нь одоо бүгдээрээ маш идэвхтэй оролцож одоо ийм сайхан 5 бот гаргаж яасан нь бол ер нь их сайхан байна, их баяртай байна өнөөдөр бол тийм. За тэгээд манай өвгөн бол ерөөсөө л ном хөөцөлдөг. Ерөөсөө л номны төлөө явдаг. Гэртээ бол тэгээд шавь нараа авчраал ингээл заагаал тэгээд бид хоёр бол ерөөсөө л их олон жил хамт яасан 4 хүүхэд гаргасан. Тэгээд тэгт чинь бол гэрийн ажил баг оролцохгүй штэ. Ерөөсөө л ном энтрээ хийгээл тийм л хүн байсан да манай өвгөн. Тэгээд одоо ийм сайхан одоо энэ хүүхдүүдний шавь нар нь одоо ийм сайхан бод одоо 5 ийм сайхан бод гаргацсан. Гөөмөр сайхан би энэ бол маш их баярлж байгаа. Тийм л дээ. Тэгээд анх эхлээд одоо нэлээд эрт шүү дээ тийм ээ хэдэн он бол бүр анхны үед бол хичээл заадаг байлээ. Өөстө хичээл заана хүүхдүүд тэр үед чинь бол бас жоохон юм хүн яг чинь ховор үе байлээ шүү дээ тийм ээ. Ой одоо их сайхан тэр хүн чинь өстө хүүхдүүд өстө маш идэвхтэй үе их сонирхдаг. Тэрий чинь маш их магтдаг. Манай өвгөн ч одоо тэр үнийгаа гөр өдөр шөнөгүй л одоо бэлдээл. Ерөөсөө л тэдний тал одоо юм заажл байвал одоо бүх юм болдог. Би арга ирэх гэн ингээл бүгдийг одоо яагаад явдаг. Тийм л одоо байсан да. Шарвин Чойма сан гэдэг сангаас бид бол ардын багш төрийн шагналтай жижигхэн гавь зэтгэлтэн Шарвин Чойма гэж манай аавын бүтээлийг бол бүтээлийн чуулган болгон 5 бот оруулж эмтэн гаргаж байгаа. Тэгээд 5 бот маань аавын маань яг насан туршдаа хийж хэрэгжүүлж ирсэн их хэл нууц товчоо судлал, Чингис хаан судлал, Монголын өв соёл, уламжлалт мэдлэг, монголчуудын хүүхд залуучуудыг яаж монгол хүн болох вэ? Соёл хүмүүжлийн чиглэлийн бүхэл бүтээлийг бол 5 бот олгож эмгтэж гаргаж байгаа. Эсдэр бас энэ өөрийнх нь бүтээсэн бүтээлүүдийг бол нэг дор 5 ботоор олон нийтэд бол хүрэх юм боломж хүрч байгаамаа. За ер нь бол янз бүрийн хэвлэгжсэн бүтээлүүд. Гэхдээ энийг өөр нэг дор ингэж 5 ботоор эмгтэж хэвлүүлнэ гэдэг бол хүмүүс бол бүтээлүүдийг нэг доороос олж авах боломжтой. Дээрээс нь бол энэ бот толгой өөр нэгэн онцлогтой. Жишээ нь эхний 3 бот илүү их сурвалж чиглэл рүү. Тэгэхээр Монгол Улсын сургууль дээр манаас ангийн анхаа их бичиг судлал гэж энэ нээж хамгийн их бичиг судлаа монголчуудын түүхийг сурвалж судлаар дамжуулан бас судлан шинжлэх энэ үйлийг эхлүүлж байсан. Тэгэхээр их бичиг судалтай холбоотой бол бүтээлүүд нь эхний 3 бод. За дөрөвт бод нь бол илүүтэй бол яг их хэл үндэсний бичиг соёлын чиглэлээр төрсэн бүтээлүүд байгаа. Сүүлийн бот нь бол 4-9 уламжлалт мэдлэг, монголчуудын өв соёл, шашин судлал, бусад зүйлээр бол эвлүүлсэн бүтээлүүдийн багчаамаа. Тэгээд эцэст нь бас хэлэхэд бас манаас хэлснийг сайхан гуйдаг. Их хэлний өвгөрийг их орныхаа чулуурыг хайрлаж байгаа гэсэн юм үүдэг. Энэ үзэл санаа нь бол бүх бүтээл бол шингэсэн байдаг юм аа.
энэ дуус товчоо Чингис хаан судлаар байдаг. Ялангуяа дөрвөн шагнал бүтсэн бүтээл нь бол гадаа барангуй алтан авч дээрээс нь алтан дуус товчооны харьцуулсан судалгаа бол гэдэг бүтээл авч ирсэн. Тэгэхээр энэ чиглэлийн судалгаанууд нь илүүтэй бол судалгаа талаасаа бол голлог бүтээлүүд нь хамрагддаг байгаа. За шаргамж аймаг сан бол цаашид бол мэдээж 3 зүйлээр төвлөрч байгаа. Нэгдүгээрт нь бол мэдээж үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх энийг олон нийт төрөх. Хоёр дахь жишээ нь бол Монгол судлаачдыг дэмжих асуудал байгаа. Энд дагуу шаргамж аймагын нэмжлээс тэтгэлэг гарсан байгаа. За гуравт нь бол илүү их хүчийг судлалын тал. Өөрөөр их хүчийг судлалаар мэргэшиж сурвалж судалгаа хийж байгаа энэ үг залуучуудын оюутнуудыг агцнуушин оюутнуудыг дэмжих энэ чиглэл бол гол үйл ажиллагаа хийж байгаа. Монгол Улсын ардын багш төрийн шагналт Шарвин Чомагийн Эрдэнэ бүтээлийн чуулган 5 бот номыг нээж байгаа. Энэ бүтээл Чомагшин өөрийнх нь одоо хийсэн бүтээлүүд дотроос зөвхөн дангаараа буюу өөрөө дан зохиогчоор бичсэн ийм бүтээлүүд Чомагшин бүтээлүүдээр энэ хамтын бүтээл гэвэл одоо хэдэн 10-аар яригдана. Тэр бид эхний ээлжинд энэ 5 бот бүтээлийг уншигчдын гарт хүргэе гэж бодсон. Яагаад гэвэл энэ 5 бот бүтээлийн үндсэн агуулгыг загнах юм бол Монгол хэл, соёл, түүхэн сурвалж, шашин за тэгээд уламжилт, мэдлэг ухаан гэсэн ийм хүрээгээр томьёолж болно. Өөрөөр хэлбэл энэ хүний насан турш руу зүтгэж хичээж өөрийнхөө энэ оюун амьдралынхаа хамаг цаг хугацааг зориулсан Монголын түүхэн сурвалж, Монгол хэл, бичиг, соёл, уламжилт, мэдлэг ухаан, шашны энэ чиглэлээр хийсэн бүтээлүүдийн 5 бот эмгтгэж та бүхний гарт хүргэж байгаа маа. Тэгэхээр энэ бүтээлийг эрхлэн гаргаж байгаа зүйл бол Шарвин Чома гэдэг сан өнгөрсөн жил байгуулагдсан. За миний бие одоо тус сангийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэгэхээр бид энэ цаашдаа Монгол хэл соёлыг түгээн дэлгэрүүлэх, Монгол бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, дархлааг нь хамгаалах чиглэлээр энэ сан зөвхөн хамтрагч байгаа зогсохгүй, идэвхтэй санаачлагч тийм үйл ажиллагааг дэмжигч. За зарим талаар бол энэ хүний эрдэм бүтээлийн өвийг олон нийтэд одоо цувралаар хүргэж байх ийм зорилготой ажилладаг. Ирэх 8 сард бид нар Монгол сурвалж бичгийн анх дахь их хурлыг Шарвин Чома сангийн ивэлд ор хийн. Тэгээ энэ хүрээнд бол 2 жил тутам уг хурлыг зохион байгуулад 2 жил тутам бас дэлхийн Монгол судалд гарсан сурвалж судлалын шилдэг бүтээлд Шарвин Чомагийн нэрмжит шагналыг олгох юм. Тэгэхээр энэ хүрээр овголсон энэ сурвалж бичиг гэдэг судлал цаашид дэлхийн Монгол судалд бас нэг гол чухал тулгуур багнуулж хөгжүүлэх, улам түгээн дэлгэрүүлэх үүргийг бас бид нар хүлээх ёстой гэж бодож байгаа. Энэ хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлж, дэмжиж, хамтарч зарим талаар өөрсдөө санаачилж зохион байгууллаа. За миний хувьд Монгол хэлний шинжилгээний төвхний дэд профессор мөн хүчрэл. Тэгээд Чомагштайгаа бол 2003 оноос хойш одоо бараг ертөнцийн мөнхийг үржүүлэх хүртэл нь одоо байнга хамт ээж одоо хамгал бүтээлүүдэд хамгал одоо бүтээл ном одоо ухаан бүх юмнаас нь суралцаж авсан одоо багшуулууд одоо бас нэгдүгээрт бол хүний бие хэл сэтгэл гэдэг бол хамгийн ариун байх ёстой гэж бидний бүтээлд зааж сургадаг. За тэгээд дээрэс нь бол эрдэмтэй хүн байх ёстой гэдгийг бол өөрийнхөө биеэр үлгэрлэж одоо явсан ийм багш маань байгаа. Тэгээд бидний хувьд бол одоо 20 хэдэн жил одоо багштай хамт хийсэн бүтээлүүдэд урдтахлаар одоо тоолж мэдгүй байна. Тэгээд хамгийн анх бол одоо миний яг магистрийн докторийн бас удирдагч. Тэгээд Монгол хэлний хэлцүүн тайлбарчиг, Монгол бичгийн тонгоруу тайлбарчиг, дөрвөн тайлбарчиг хамт багш маань удирдах зэрэг хамгаалж ирсэн. За тэгээд тэрнээс цааш одоо Монголын түүхийн сурвалжийн сурвал бичгүүд, за тэгээд одоо хамгийн сүүлд гэх юм бол илэрэнгүй тайлбартай Монголын нөөц тавчаан гэдэг зэрэглэгчийн зарлагаар гарсан бүтээл байгаа. Тэгээ энэ бүтээлийн одоо хэлний багийн ахлагчаар багш маань ажиллаж исэн. За тэгээд ажиллаж байхдаа хараахан дуусгаж амжаагүй бас дэвсэн. Тэгээд энэ ажлуудыг нь яг хамгийн сүүлд үлдээс одоо 3 чухал ажлынх нь Монгол бичгийн тайл, за тэгээд дээрэс нь Чингис хааны бидэг зургаал, Монголын нөөц тавчааны дэлгэрэнгүй тайлбар гэсэн 3 бүтээл одоо хамгийн одоо сүүлд хийжсэн 3 бүтээл байгаа. Тэгээд энэ 3 бүтээлийг нь бол яг одоо дуусгаад олон нийтийн хүртэл болгоод үлдсэн хамтарч исэн, ажиллаж исэн бүх хүмүүстээс олон нийтийн хүртэл болгож чадсан. Тэгэхээр эндээс би нэг юмыг бодож байгаа нь юу вэ гэхээр хүн эрдэмтэй байна гэдэг бол ер нь мөнх бос юм байна. Мөнх бос биш юм байна. Тийм мөнх юм байна гэж бодож байна. Манай багшийн ном бол одоо 5 бот ном. Тэгээ энэ ном бол
нэг их одоо насан туршдаа бол өөрийнх нь хийсэн судалгаа шинжилгээнийх. Гэхдээ яг өөрөөр авгуулж байгаа бүтээлийн нь бол шавнар нь бол нэмэгдэж гаргасан. Одоо миний хувьд бол Чомогчтой 2002 онд бол анх оюутан байхдаа сурагч байхдаа танилцсан. Тэрнээс ч өмнө гэсэн 1997 онд бол 6 дахь ангид сурагч байж байхдаа Монгол бичгийн улсын уралдаан гэж болдог. Тэр уралдаанаар одоо Чомогч бол харж байсан. Тэгээд түүнээс хойш бол 2002 онд бол Монгол бичгийн хүмүүн бичих сүнний нэрмжид улсын уралдаанд бол амжилттай оролцож одоо Монгол Улсын их сургуулийн урилга авч байсан. Тэр үед бол Чомогч намайг за чи Монгол Улсын их сургуулийн урилга авлаа. За чи надтай нэг ирээд уулзаараа. Урилга бол тэр үед 8 анги хуваар байж байсан. Тэнд бол одоогоор бол нөгөө хэсгийн ерөнхий шалгалт гэж багхгүй тэр үед конкурсцдаг байсан учраас тэр үед бол 8 анги хууртай байсан. Нэг нь хвчил судалтай анги. За ингээд Монгол хэл багшийн анги ч юм уу, уран зохиолын анги. За ингээд хос хэлний ангиуд уу, гадаадлын ангиуд байсан. Тэгээд миний хувьд бол одоо Чомогчтой 100 одоо амралтаараа очиж уулзаад за нэг 2 цаг шахам одоо лекцийн сонсоод гарч ирээд эргэлт болцолтгүй энэ их хэл бичиг гэдэг энэ судалгааны салбар руу орохдоо бол одоо тууштай зам мөрж шолуудсан. Тэгээд 2003 онд бол Монгол Улсын их сургуульд оюутан болж орж ирээд Чомогчийнхаа эрдэм номыг сурж за ингээд үйл хэргийг нь бол залхамжлуулаад явж байгаа бас нэгэн үеийнхэн шав болсондоо баяртай байна. Би Говьтай аймгийн Шарга сумын хүн. Манай сум уул тал гоё хоссон их сайхан нутагтай Монголын алдартай олон сумуудын нэг. Манай сумд 1936 онд анхудаа бага сургууль байгуулагдсан. Тус сургуулийн захирлаар тэр нийгмийн зүтгэлтэн очирхуугаан аав Төвдөн Айлаа гэдэг хүн анх эхэлж ажилласан. Тэгэхээр энэ жил бол бидний хувьд бас сумын маань сургуулийн 90 жилийн ой тохиож байгаа ийм өндөр ойм жилийн байгаамаа. Тэгэхээр энэ 90 жилийн хугацаанд тус сургуулийг төгссөн хүмүүсээс Монгол улсын баатар Максим Жанчуу, 5 хөдөлмөрийн баатар, Монголын зэвсэг хүчний 5 генерал, 50 гаруй ардын болон авиац цолтнууд, төрлүүрийн салбарын 100 гаруй эрдэмтэд төрж гарсан. Энэ бол манай шаргачуудын их том бахархал байдаг. Тэгээд шаргын эрдэм номтой хүүхдүүдийн нэг нь Монгол улсын ардын багш Шаргын Чома. Чомо бид сумынхаа баг сургуулийг цугаал төгсцөөсөн. Тэр л говьд төрж өсөж эрдэм номын шимийг эхэлж хүртсэн ийм одоо намтар түүхтэй. Чомо бол Монгол улсын алдартай том эрдэмтдийн нэг. Шинжлэх ухааны доктор профессор Чомо ухамсар бүх амьдралаа Монгол улсын хэл, соёл, шашин судлал, их бичиг, Монгол хүний язгуурын өөрийн тэр хүн байхын утга учруулсан аж төрхөн ухаан, уламжлал зориулсан хүн, Монгол хүн эх орондоо хайртай, эх орныхон чулуу бүрийг хайрладаг, их гэлнийхээ үг бүрийг мэддэг, түүхээ мэддэг, соёл уламжлалаа мэддэг, ард түмнээ хайрладаг. Уг Монгол хэлээр төгс сайхан бичдэг, уншдаг, хаач явсан онцгойч ялгарч явах ёстой гэсэн ийм сургаалыг, ийм захиасыг, ийм гэрээслийг Монголын ард түмэнд үлдээсэн юм аа. Чомогийн бүтээлийг маш сайн судлах шаардлагатай. Энэ бол асар их том судлагдах юм. Энэ бол зөвхөн манай Монголд гэдэггүй Монгол судлал энэ дэлхийн олон орнд Монгол судлал хөгжсөн ялангуяа орнуудад мэдээ Чомо багш олон шавнар нь байдаг. Энэ олон орн газруудад судалгаа шинжилгээний нэждийг их сурвалж болгож олон жилдээ номоос нь бас дахин суралцнаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Бас өнөөдөр би бас нэг санаа хэлсэн. Тэр маань Чомо судлалч гэсэн бас Чомоос цаашдаа авч явах хэрэгтэй юм.
чамаг өөрийн судлах хэрэгтэй. Энэ хүн ямар ертөнцийг тээж явсан юм. Энэ хүний бүтээлүүдийг судлах хэрэгтэй юм. Ялангуяа Монголын эртний энэ их сурвалжуудыг судалсан энэ судалгааны ажлуудыг цааш нь олон хүн судалж энэ судлалын ажил, эрдэнэ номын ажил нь өн мөнгөд үргэлжлээсэй гэж онгон багын найз нөхдөд бид өнөөдөр хүсэж байна.